Оросын албаны улс Украины Тернопиль хот руу халдаж нэг шөнийн дотор 25 хүн амьд. Оросын албаны улсын тагнуулын хөлөг Их Британи улсын далайн бүсэд нэвтэрчээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Эпштейний хавтас гэргийг ил болгох тухай хуульд гарын үсэг зурлаа. Израилийн зэвсэгт хүчин гал зогсох хэлэлцээрээс үл хамааран Газын зургаст гал нийсэн байна. Эргээд студид тавтай морилно үзэгчдээ Тэнгэрлээс гадаад мэдээгээ эхлүүлж байна. Өнгөрсөн шөнө Украины баруун нутгийн Тернопиль хотыг онилсон Оросын дрон Пужингийн дайралтад 25 хүн. За тэдний дотор 3 хүүхэд амьрагдсан гэж Украины эрх баригчид мэдээллээ. Энэ хот нь Польшийн хилээс ойролцоогоор 200 км зайтай оршдог. Дотоод цэргийн сайд Ихор Клименкогийн мэдээснээр довтлогоо 2-9 давхар орон сууцад онож 73 хүн гэмтсэн, тэдний 15 нь хүүхэд байсан гэдгийг хэллээ. Нийт амьрагдсан хүмүүсийн 19 нь газар дээрээ шатаж амнасаа алдсан байна. Эдгээрээс 3 нь хүүхэд байснаас 5, 7, 16 настай байжээ. Одоогийн байдлаар 20 хүн сураггүй алга болсон байгаа бөгөөд аврагчид ойрын 2 өдөр нурангийн үлдэгдлийг ухах ажил хийгдэж байгаа гэж мэдээлж байна. Украины агаарын хүчний мэдээлснээр Орос улс нэг шөнийн дотор 476 дрон болон 48 Пужин харвасан байна. Тэдний 47 далавчид Пужин байжээ. Украин улсын зэвсэгт хүчин харвасан Пужингуудын ихэнхийг өөрсдийнхөө болон Америк нэгдсэн улс Францаас ирсэн F-16 Mirage 2000 зэрэг сөнөөгч онгоцуудыг ашиглан устгажээ. Харин 6 Пужин байга онсон байна. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийн телеграм хуудаснаа энгийн иргэд рүү чиглэсэн ийм бүдүүлэг дайралт Оросын эсрэг дарамт хангалттай биш байгааг харуулж байна хэмээн барууны улс орнуудыг Оросын албаны улсын эсрэг дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг уриалжээ. Тэрээр өнөөдөр бүгд найрамдах Турк улсад айлчлан Анкара хотноо Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзсан байна. Режеп Тайип Эрдоганы хувьд Украины дайныг энхийн замаар яриа хэлэлцээрээ шийдвэрлэхэд зуучлагчийн үргээр оролцоход нээлттэй гэдгээ илэрхийлжээ. Турк улсын хувьд зүүн Европын дайн шилснээс хойш Украиныг дэмжсэн байр суурьтай байдаг хэрнээ Оросын албаны улстай харилцаагаа хадгалж ирсэн бүс нутгийн гол зуучлагч улс орнуудын нэг гэдгээрээ онцлогтой юм. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийг Турк улсад айлчилж байх үеэр болсон Тернопилийн халдлагын тухайд энэхүү хот нь Украины баруун хэсгийн 50 бүс бөгөөд урд зүүн фронтоос дөрвсөн олон хүн энд суурьшин байдаг байна. Гэхдээ Оросын албаны улсын батлан хамгаалах яам энгийн иргэд бус эрчим хүчний объект цэргийн үйлдвэрлэлийн байгууламжууд дроны агуулгыг онилсон гэдэг тайлбарыг өгчээ. Мөн Тернопиль хот НАТОгийн гишүүн 2 улс болох Польш болон Румынтэй ойр гэдгийг анхааруулжээ. Халдлагын үеэр Оросын нэг дрон Румыны агаарын орон зайд орж ирсэн байна. Харин Румын улсын зүгээс 2 Eurofighter Typhoon, 2 F-16 онгоцыг хөөргсөн байна. Харин Польш улс цэргийн онгоцуудаа шүн дунд хөөргөж 2 нисэх онгоцны буудлаа түр хаасан байна. Үүнтэй зэрэгцэн Харьков хотод Оросын дроны дайралтанд 46 хүн шархатсан, тэдний 2 нь охин хүүхэд байсан гэж бүс нутгийн удирдлагууд мэдээлж байна. Дронууд 16 орчим орон сууц, түргэний байр, сургуулиудыг онилсан байжээ. Нөгөө талд Оросын батлан хамгаалах яам Украины зүгээс Америк нэгдсэн улсын нийлүүлсэн ATACMS Пужингийн 4 ширхгийг Воронеж хот руу харавсан ч бүгд агаар тусцсан гэж мэдэгджээ. Пужингийн илтерхий орон сууцны барилга болон өнчийн хүүхдүүдийн төв Ахмадын асрамжийн газарт гэмтэл учруулсан ч ямар нэгэн байдлаар хүний амь нас хохироогүй байна. Украин улсын зэвсэг төвчний жанжин штаб ATACMS Пужинг ашигласан тухай баталсан ч байг онох хэсэг хаашаа харавсан талаар одоогийн байдлаар хараахан мэдээлэг байна. Их Британий батлан хамгаалахын сайд Жон Хили Оросын тагнуулын хөлөг Янтар Их Британий усан бүсэд нэвтэрч лазер ашиглан Их Британий агаарын хүчний нисгэгчдийн үйл ажиллагааг саатуулсан талаар хэллээ. Тэрээр энэ үйлдэлийг аюултай өдөөн хадгалаг гэж үзэж байна. Хөлөг сүүлийн хэдэн 7 хоногт Шотландын хойд талд байсан. Энэ удаа 2 дахь удаага Их Британий усан хилээр нэвтэрсэн тохиолдол болж байна. Жон Хили хэрвээ Янтар чиглэлийн өөрчлөл газар, агаар, альж замаар хариу арга хэмжээ авахд бэлэн гэдгийг анхааруулжээ. Мөн Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин тандан Оросын албаны улсын тагнуулын хөлгүүдийг ямар зорилготой ирсэн байгааг мэдэж байгаа. Хэрвээ Янтар энэ 7 хоногт
өмнө зүг рүү хөдөлвөл бид бэлэн гэж анхааруулсан байна. Янтар нь Оросын холбооны улсын гүний тэнгисийн судалгааны ерөнхий газрын харьяа хөлөг бөгөөд инхийн үед тандалт хийж зөрчилдөөн гарвал халдах довтлох үүрэгтэй гэж Их Британи үздэг. Их Британи болон НАТО далаанд орох кабель, хоолой, интернетийн дэд бүтцэд саатал тоглолтол гарахгүй гэдэгт санаа зовнож байгаа гэдгийг илэрхийлжээ. Нөхцөл байдалтай холбогдуулан Оросын холбооны улсын элчин сайдын яам мэдээлэл гаргаж Их Британи далаанд орох харилцаа холбоог тасалдуулах ямар нэгэн сонирхол байхгүй. Лондонгийн Оросын эсрэг шуугиан түрэмгий бодлого Европын аюулгүй байдал эрсдэлтэй алхам болж байна гэж буруутгажээ. Тэдний тайлбарлаж байгаагаар Оросын холбооны улсын хөлөг нь ердөө судалгаа тандалтын зорилготой байсан гэж мэдээлсэн байна. 2025 оны 1-р сард үүнтэй ижил үйл явдал болж Их Британи зүгээс анхаарал өгж байсан удаатай. Marine Traffic вебсайтын мэдээлснээр хөлөг онгоц 11-р сарын 2-ноос хойш байршлаа дамжуулаагүй бөгөөд хамгийн сүүлд Латвийн хойд тал Балтийн тэнгист илрээгүй байна. Нидерланд улсын тэнгисийн зэрэг 11-р сарын 6-нд Янтарыг Нидерландын усан хилээс гаргасан байдаг. Одоогоор Янтарын байршил тодорхойгүй байгаа ч Flight Radar 24 дээр хааны агаарын хүчний Poseidon P8 онгоц Шотландын иргэн ойролцоо эргэлдэж байгаа харагдсан байна. Эдгээр үйл явдлуудтай зэрэгцэн Их Британи батлан хамгаалах яам Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалтын хүчинд хэд найдаж байна гэсэн шүүмжлэлт өртөөд байна. Жон Хилли Америкийн нэгдсэн улсын НАТО дахь үүрэг оролцоонд эргэлздэггүй ч Их Британи өөрийн хүчин чадлыг илүү хурдтай нэмэх ёстой гэж үздэг. Үүнээс гадна Их Британи Европын холбоотой хэлэлцээ хийж эрхчлөлөх 150 тэрбум еврогийн Европын батлан хамгаалахын зээлийн төслүүдэд Их Британи компаниуд оролцох боломжтой болгохоор ажиллаж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр хууль зүйн яамаар Жеффри Эпштейнтэй холбоотой мэдээллүүдийг ил болгохыг шаардсан хуулинд гарын үсэг зурлаа. За энэ хууль Конгресс дэх 2 намын олон сарын турш үргэлжилсэн хамтарсан шалгалтын үр дүн юм. Хавтас гэргийг нээлттэй болгох тухай асуудал анхнаасаа ерөнхийлөгчийн эсэргүүцэлтэй тулж бүгд найрамдах нам дотор хүчтэй маргаан үүсгэсэн юм а. Санхүүгийн мэргэжилтэн бизнес эрхлэгч Жеффри Эпштейн нь цагтаа дэлхийн одод улс төрчид тэрбумтнуудаар хүрээлүүлсэн эрх мэдэлтэй хүн байсан юм а. Гэвч тэрээр насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлсэн хэрэгт буруутгагдаж 2019 онд түүний бэлгийн мүлжилгийн хэрэгээр холбогдсон шүүх хурлын үйл ажиллагаа явагдаж байх үеэр амиа орлсон байдаг. Түүний хавцас тэрэгт улс төрийн нөлөө бүхий хүмүүс алдартнууд тэр дундаа ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүртэл дурдгдсан гэж их сурвалжууд мэдэгддэг. Харин энэ 7 өнөخت ерөнхийлөгч Дональд Трамп олонхын санаа бодол хавтас тэргийг дэлэг гэж шаардаж байгаа энэ үед бодлоо өөрчилж хавтас тэргийг нээлгэх тухай хуулийн төсөлд гарын үсэг зурхад асуудалгүй гэдгийг илэрхийлсэн. Гисэд үүнээс өмнө удаан хугацааны туршид хэргийг нээлттэй болгох кампанид ажлыг ардчилсан намын зохион байгуулж байгаа хуучин хуурамч шоу гэж нэрлсээр ирсэн. Тэр энэ удаад цагаан ордонд олон нийтэд нээлттэй гарын үсэг зурх арга хэмжээ зохион байгуулахын оронд Truth Social дээрээ гарын үсэг зурсан гэж мэдэгдэж мөн ардчилсан намынхныг дахин нэг удаа шүүмжлээд амжлаа. Энэ 7 өнөخت Сенат уг хуулийн төслийг санал нэгтээ дэмжсэн бол төлөөлөгчдийн танхимд зөвхөн бүгд найрамдах намын төлөөлөгч Kelly Hinkson эсрэг санал өгч үлдсэн нь бүгд дэмжсэн саналыг өгсөн байна. Ингэснээр хуулийн төсөл ерөнхийлөгч Дональд Трамп руу шилжиж гарын үсэг зурсан нь юм а. Хуулийн дагуу ерөнхий прокурор Пам Бонди 30 хоногийн дотор Эпштейнтэй холбоотой ангилагдаагүй бүх материалыг ил болгох ёстой. Гэхдээ мөрдөн шалгалтанд нөлөөлж болцсошгүй хэсгийг нуух эсвэл засварлах эрх нь прокурорт үлдэж байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт Бонди ерөнхийлөгчийн үсэлтээр Эпштейнийг хэрэгдэх ардчилсан намынхантай холбоотой асуудлыг тусад нь мөрдөн шалгахыг зөвшөөрсөн байна. Америк нэгдсэн улсын хууль зүйн мөн нь яллагдаагүй 3 этгээдийг мөрдөн шалгах үндслэл олдоогүй гэж мэдэгдэж байсан. Харин ерөнхий прокурорын зүгээс нэмэлт материал байгаа гэснээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Энэхүү Эпштейнтэй холбоотой хэрэг нь бүгд найрамдах намын дотор тун ховор тохиох хагарлыг үүсгэж магадгүй гэж шинжээчид анхааруулж байна. Хуулийг бүгд найрамдах намын Томас Месси болон ардчилсан намын Рохана нар хамтран ахалж Тайлор Грин тэргүүтээ нэр бүхий олон зарим бүгд найрамдах намын гишүүд ил тод дэмжиж байгаа гэдгийг илэрхийлж байсан. Харин ерөнхийлөгч Дональд Трампын хувьд өөрийгөө Эпштейний гэмтэргүүдтэй ямар ч холбоогүй гэдэг байр суурь илэрхийлсээр байна. 1980-аас 1990 онд Дональд Трамп Эпштейн хоёр найзалж байсан ч 2000-ад оны ихэр Дональд Трамп Эпштейнийг Мар-а-Лаго клубээс хөөж явуулсан болохоо хэлж байсан юм а. Израилийн агаараас хийсэн 4 удаагийн халдлагын улмаас Газын зурваст дор хаяж 25 хүн амиа алдсан гэж албаныхан мэдэгдлээ. Харин зарим их сурвалжууд амиргдэгсдийн тоо 28 байсан бол бэртэл гэмтэл авсан иргэдийн тоо 70 гаруй байгаа гэж мэдээлжээ.
10 дугаар сарын эхээр тохиролцоод байсан гал зогсоох хэлэлцээрийг Израилийн талаас зөрчин Хамасын эзэмшлийн бүс нутгууд руу давталлаа. Израилийн цэргийн хүчин 6-7 хоногийн өмнө хоёр талаас тохиролцсон гал зогсоох хэлэлцээрээ зөрчин гал нээсэн байна. Энэхүү үйл явдлыг Хамас бүлэглэлийн зүгээс Израилийн энэхүү агаарын довтолгоо аюултай хурцдмал байдлыг үүсгэлээ гэж буруушааж Америк нэгдсэн улсыг амлалтаа биелүүлж Израильд тавих шаардлагыг чангадахыг сануулжээ. Тус шаардлагад гал зогсоох болон дайралтаа бүрэн зогсоох багтаж байгаамаа. Бүс нутгийн эмнэлгийн байгууллагуудын мэдээлж байгаагаар Газагийн бүс нутгаас урагш Хан Юнис хотод дараалсан халдлагын улмаас 10 хүн нас орж Газийн бүсийн дотор орших Зайтун хороолол болон ойролцоох Шейжа дүрэгт нийт 12 хүн амнасаа алджээ. Харин Хан Юнис нэгдсэн үндэсний байгууллагын удирдлагын дор үйл ажиллагаа явуулдаг нэгж дайралтанд өртсөн байна. Тус нэгж нь өмнөх товтолгоонуудаас дөрвсөн энгийн иргэдийг байршуулж байсан байна. Эдгээр шархацсан хүмүүсийн дунд биеийн байдал нь хүнд байгаа хүмүүс цөөнгүй байгааг эмнэлгийн байгууллагынхан мэдэгджээ. Израиль улсын зүгээс хийсэн энэхүү дөрвөн цохилт нь шар шугамыг давсан хэрэг боллоо гэж үзэж байна. Шар шугам гэдэг нь гал зогсоох хэлэлцээрийн дагуу Израиль болон Палестины хяналтын бүсийг тусгаарласан хилэлдэг альбан бус тэмдэглэгээ хэлж байгаамаа. Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурвас зориулан нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлөөр батлуулсан 20 зүйл заалт бүхэд төлөвлөгөөний эхний заалт болох Америк нэгдсэн улсын туслалцаатай гал зогсоох хэлэлцээрийг чандлан сахих байсан юм а. Палестины эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Израилийн цэргүүд гал зогсоох хэлэлцээр эхэлснээс хойш 280 гаруй Палестин энгийн иргэд амнасаа алдсан гэдэг мэдээлэл өгөөд. Харин нөгөө талд Израилийн тал 3 цэргээ алдсан бөгөөд гал зогсоох хэлэлцээрийг удаа-дараа зөрчиж байгаагийн хариуд зэвсэг этгээдүүдийг онилж байгаа гэдгийг мэдэгджээ. Ийхүү хоёр талын хорцодмол байдал улам дамжирч нэг нэгнээ буруутгах нь ихсэж байгаа нь гал зогсоох хэлэлцээрийг цаашаа дөрвөлжлүүлэх дахин томоохон хэмжээний мөргөлдөөн өмнө болохоос сэргийлэхэд тун хүндрэлтэй болж эхлэв байна. Тэнгэрлэгзийн гадаад мэдээг анхааран үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Хөтөлбөрийн энэ хэсэгт зарим мэдээллийг товчхон танилцуулъя. Австрийн зураач Густав Клементийн Элизабет Ледрерийн хүрэг зураг Йорк хотод олсон дуудлага худалдаагаар $236.4 сая зарагдаж, дуудлага худалдаагаар борлогдсон 2 дахь өндөр үнэтэй бүтээл болсон байна. Энэхүү бүтээлийг эзэмшихийн төлөө 6 худалдаа авагч 20 минутын турш ширүү өрсөлдсөн байна. Sotheby's дуудлага худалдааны танхим худалдаа авагчийн нэрийг нууцлсан хэвээр байна. Энэхүү зураг нь дэлхийн 2 дугаар дайны үед нацистуудад хулгайлагдаж галд бараг устдах төхөж байсан байна. 1948 онд энэхүү бүтээлийг Эрих Ледрерт буцаан өгч тэрээр 1983 он хүртэл хадгалж байжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын ур амьсгалын конвенцийн 31-р баг хурлыг бүгд найрамдах Турк улс зохион байгуулах магадлал тун өндөр болсон байна. Австрали улс нэрээ дэвшүүлэхээс татгалцсан байна. Гэхдээ Австрали Туркийн нэр дэвшилтийг дэмжихийн оронд Ирэх хурлын даргын суудлыг өөрийн сайдад хариуцж өгөх тохиролцоонд хүрчээ. Энэхүү үйл явдлыг КОП хурлын уламжлалт зохион байгуулалтын зарчмыг эвдсэн хачирхалтай үйл явдал боллоо гэж ажиглагчид дүгнэж байна. Турк улсын хувьд 2026 онд зохион байгуулагдах КОП 31 хурлаа зохион байгуулах бэлтгэлээ эхлүүлсэн гэж зарим их сурвалжууд мэдээлж байна. Өмнөд Солонгосын 2 хөлөг онгоц зүүн урагш зүг орших арлын ойролцоо хад мөрөгсөн ч бүх зорчигчдыг амжилттай аварч чаджээ. Нийт 267 зорчигч аврагдсан бөгөөд онгоц одоогийн байдлаар хаданд суусан ч живэх болон хөмрөх эрсдэлгүй байгаа гэдгийг хэргийг хянан шалгаж байгаа албаныхан мэдээлэл өгсөн байна. Осол Сенат тойргийн Жансаны арал орчимд хүн оршин суудаггүй Жогдо арлын дэргэд болсон байна. Хөлгийн хөдөлгөөн саацсны улмаас 27 хүн баг зэргийн гэмтэл авсан ч ноцтой бэртэл хүний амнаас хохирсон тохиолдол бүртгэгдэв байна. Аврагчид Ослын бусад ажиллаж зорчигчдыг бүрэн аюулгүй болгосон гэжээ. Польш улсын эрх баригчид Гданск хот дахь Оросын улбаны улсын хамгийн сүүлчийн консулын газрыг хаах шийдвэр гаргасан гэдгийг мэдэгдлээ. За Польшоос гаргасан энэхүү мэдэгдэлд төмөр замын тесрэлттэй холбоотой хэрэгт Оросын улбаны улсын тагнуулын байгууллагыг буруутгасан нь уг шийдвэрийн гол шалтгаан болсон гэж дурджээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков консулын газрыг хаасан нь хоёр талын дипломат харилцааг бүрэн тасарч байгааг харуулж байна хэмээн мэдэгдсэн байна. Учир нь Гданскийн консулын газар хаагдсанаар Польш оронд Оросын улбаны улс дипломат төлөөлөлгүй болох юм а. Тэнгэрлэгээс гадаад мэдээг үзүүллээ. Хамтаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.